Hey, за юу яцхан үзэгчтэй Newssack in the house энэ удаагийн бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай байна. За тэгэхээр 2-7 хоногийн турш базаа хийсэнгүй олон юм яриад явах бай. Ярих зүйл их байна. Хэдүүлээ шууд бичлэгэнд орцгоё. Эхний сэдв бол айгүй сонирхолтой, энийг ерөөсөө мдээгүй хараагүй өнгөрөөцсөн байлээ. За Playtime-ийн үеэр рэпер Гинжин Rocket Band талаар нэг иймэрхүү идэв үгсийг бол хандаж хэлсэн байна. Одоо манай тоо бүгдээ окей. Fuck Rocket Band. Ачаа бүгдээ хэлсэн. За мэдээж эндээс нэг асуулт гарч ирж байгаа. Тэр нь юу гэхлээр рэпер Гинжин рэпер Rocket Band яг яагаад ингэж хэлсэн бэ? Яг хоорондын хувь хүний асуудлууд байхгүй. Гэхдээ яагаад мэдээж ингэж ийнэ гэхлээр бол рэпер Rocket Band болон фланрын бифнес олж ингэж байгаа. Ерөнхийдөө бол рэпер Гинжин өөрийнхөө бас хувь заяа гэдэг дундэрийг хүртэл ингэж хэлсэн байдаг шүү дээ. Рэпер Гинжин гэдэг дундэрийг ингэж дуулсан. Тэгээд мөнгө Playtime-ийн тайзан дээрээс иймэрхүү үг хандаж хэлсэн. За энэ бүхнийг нийлүүлээд хүмүүсийн сэтгэл юу гэхлээр те. За Гинжин чи ерөөсөө нэг иймэрхүү хоёроор юм хийж яхаар шууд DC гэж гэсэн бол маш олон тиймэр хүмүүс байгаа. Ерөөсөө л хүмүүс бол рэпер Гинжин иймэрхүү шалдар болдор юм хийж яхаар шууд зөрөгтэй DC. За нэг иймэрхүү бол хандлагыг бол агуулж байгаа. За рэпер Rocket Band талаар бас хамгийн сүүлийн үед рэпер Zanт өөрийнхөө үзэл бодлыг бол хэлсэн. За энэ мэдээчлэн ингээд ажиглаад байхад сонсогчдод бол рэпер Rocket Band үнэхээр сайн, айгүй олон үнэнч фэнүүдтэй. Гэхдээ яг уран бүтээлчд бас рэпер Rocket Band тэр хэмжээнд бол үнэлдэггүй нь бол харагдаж байна. За мэдээж сонсогчдын үнцэг бол аль аль рэперүүдийг бол шууд DC гэж байгаа нэг иймэрхүү хандлагатай байсан. За тэгээд ямар ч байсан рэпер Гинжин болон Rocket Band-тай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл сүүлийн 7 хоногудад сенсацыг тарьсан байгаа. За дараагийн сэдв бол Triple X Hip Hop Music Festival-тай холбогдож байгаа. За энэ жилийн Triple X-ийн бол хуваар гарсан байлээ 8 сарын 30-нд төв цэнгэлт хүрээлэнд бол болно. За 8 сарын 30 чинь календар дээр харсан чинь хагасаа өдөрт таарж байгаа юм байна лээ. За тэгээд маргааш нь болохоор бүтэн сая өдөр. За тэгээд нэгдүгээр 9 сарын 1 болж байгаа. Тэгэхээр өдөр нь бол ерөнхийдөө бол айгүй дайжгүй гоё таарж байгаа. За Triple X-тэй холбоотой би нэг шуум мэдээлэл сонссон. Энэ нь юу гэхлээр за мэдээж Triple X чинь тайз бол голдоо засдаг штэ. Энэ жилийн тайз болохоор мэдээж голдоо гэхдээ бүр 2 давхар тайз мэд засна гэсэн сургалт уулцсан. За би л Монголын стадионы тоглолтууд өмнө нь 2 давхар тайз заслаа гэж юм нөлөөсөө дуулж байгаагүй, харж байгаагүй. Тэгэхээр энэ жилийн Triple X бас тайзан дээр тун гоё концептыг оруулж ирж байгаа харагдаж байна л да. За энэ жилийн Triple X Music Festival-ийн бас нэгэн онцлогтой зүйл нь яг л зуны зугаа шиг тайзан дээрээс бол рэперүүд хоорондоо бааталтна гэдгийг бол албан ёсоор зарласан байгаа зуны зугагийн тайзан дээрээс. Yeah. За тийм ээ. Энэ нөхөрсөн баатлаа. Энэс илүү баатлыг Global X-ээс дээрээс үзүүлэх болоо. Залуу рэперүүдийн дундах нөхөрсөг баатал ямар хошин, ямар гоё entertainment зүйл вэ гэдгийг бид нар бол зуны зугаа дээрээс харсан. Тэгээд эн чинь бас нэг талаараа рэперүүдийн скилч гэдэг юм уу те тиймэрхүү зүйлийг бас сорьчж байгаа гэсэн үг л дээ. Үүгээр бол айгүй гоё анхаарлыг татдаг юм байна лээ. Тэгэл мэдээж удахгүй рэперүүдийн хооронд хоноолт нь бол тодорхой болчих байх хинтээ бааталдах вэ гэдэг нь Triple X-ийн хувьд бол та бүхний мэдж байгаачлан яг одоогоор Монголд цорын ганц хипхоп фестивал байгаа. Энэ жилийн хувьд бол Triple X 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Угаасаа бүгдээрээ очиж дуулна бараг л Монголын бүх артистууд. За шоуны тасалбарын тухайд гэвэл 7 сарын 28 буюу маргаашнаас ахуулж зарагдах байгаа. Shopee-ийн мань болон Netflix-ийн хамгийн алдартай 3 найзын багц тасалбар энэ жилийн хувьд бол 147 мянган төгрөгөөр худалдаанд гарсан. За нэг хүний тасалбар бол 69 мянган төгрөг. Хямдралтай тасалбарын хувьд бол 8 сарын 17 хүртэл зарагдах учраас та бүхэн яараараа ерөөсөө ерөнхийдөө бол тулгаж авч болохгүй. Миний бодлоор энэ жилээ Triple X-ийн плейд бол айгүй ихт солд аут болчих واخа. Triple X-тэй холбоотой бас нэгэн том шоу мэдээ сонссон. Гэхдээ яг үнэн удааг нь бол хэлж мэдэхгүй байна. Цаг хугацааны эхэнд бол тэр нь бол тодорхой болчих واخа. Дараагийн 7 хоног гэдэг ч юм уу. Гэх мэтчлэн энэ жилийн хувьд бол Triple X-ийн хувьд олон талаараа онцлог болж байгаа учраас ахин дахин сануулах юм нь хамгийн гол нь 3 найзын тасалбараа дуусгаас өмнө амжиж аваарай. За ингээд дараагийн сэдвээр орцгоё. За дараагийн сэдвээр орохоос өмнө хэдүүлээ guest нэг subscribe давалгаа өчөдөхөө. Subscribe дараагүй бол манаас угт subscribe дараарай. За дараагийн сэдв бол Gangbang хамтлагтай холбогдож байгаа хэтэрхий оройцсон ч гэсэн Gangbang хамтлаг наадмын нээлтэн дээр дууссан. За энэ талаар нь ерөөхдөө бол жоох юм ярих гэж бодсон. 2025 оны хувьд бол миний харж байгаагаар Gangbang хамгийн prime time уу явж байгаа. А яг энэ үе дээрээ бас наадмын нээлтэн дээр дуулна гэдэг бол
маш том үүрэг хариуцлага болоод маш гоё нэр хүндтэй ажил бол мэдээж тэднэрт ирсэн. Гэхдээ наадмын найруулагч Ганбаатар гэдэг хүн зүгээр л Gangbei хамтлагийг дууцснаа ээжийн тухай дуу өглөөсөн маш жоохон хэсэгдэр. За энэ дээр бол ерөнхийдөө би бол үнэхээр сэтгэл ханамжгүй байгаа. Монголд сүүлийн хэдэн жилүүдэд хипхоп хөгжим асар хурдтай хөгжиж байгаа. Ерөнхийдөө бол Монголын номер 1 урлаг яа харахгүй хипхоп болчихсон. За энэ цаг үед бол наадмын нээлтэн дээр хамгийн анхны тайзан дээр гарсан рэперүүд бол Young Movji болон Big Genre байсан. За тэр жилийн Young Movji болон Big Genre-ийн хувцс ч гэдэм үү те өглөлтийн хим маяг бүх зүйл нь бол тис ондоо төвшөнд байсан. Би яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхлээр энэ жил prime time дээр байгаа. Ерөнхийдөө те энэ бүр стадионы наадмын нээлтэн дээр дуулуулах гэж байгаа иймэрхүү нэр хүндтэй артистуудаараа гоё зүйлийг хийлгэх хэрэгтэй. Энэ бол цэвэр найруулагчийн буруу. Дараа жил ерөнхийдөө болвол манай наадам маань найруулагчаа солих ёстой. Тэгэхгүй л бол гоё entertainment show хийх боломж тэгээд бас рэперүүдийг үрж авчирчаад залуучуудыг муухай харагдуулаад шүү. Энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан. За дараагийн сэдв бол рэпер Тулгад ахтай холбогдож байгаа. За би өмнөх базан дээр ярьжсэн да Тулгад ахын хувьд бол American Next Top Hitmaker 2025 уралдаанд оролцож байна гэд. Харин саяхан тэр уралдаан нь бол дууссан байгаа. Тулгад ахын хувьд бол нэмэх 100 мянган оролцогчдоос шилдэг 500 бол шалгарсан гэдэг маш том амжилтыг эх орноо төлөөлж үзүүлсэн. За юуны өмнө мэдээж энэ амжилтанд нь бол Тулгад ахтай баяр хүргэх зүйтэй байх. За миний санаж байгаагаар бол Тулгад ахын хамгийн сүүлийн үед гаргасан уран бүтээл гэх юм бол өмнө жилээ Big J ахтай дуу гэсэн санагдаад байгаа. За энэ дуу нь бол өмнө жилийн 8 сарын 6-нд гарч байсан юм байна. Одоогийн байдлаар бол 116 мянган хандлттай 2900 лайктай явж байна. Ерөнхийдөө бол Тулгад ахын дээр цэвэр англиэр өгүүлсэн байсан. YouTube сувгийнх нь нэр болон дуун дээр бичсэн нэрнээс харахад Тулгад ахын хувьд бол өөрийнхөө рэп нэмийг бол сольсон байна. Толоти хэмээх нэрээр цаа чи ерөнхийдөө бол олон жилийн дараа Монголынхоо хипхоптой бол эргэн ирж байгаа урлагта. За эргэн ирэлтээ баталж гэнэ үг гэлтэй мань үний хувьд бол 7 сарын 17-нд мэх захгүй хамтраад Owray хэмээх дуугаа гаргасан байгаа. За Тулгад ахын дуун дээр бол ерөнхийдөө өөрөө цэвэр англиэр яваад рэпер мэх захгүйгийн хувьд бол тэ англи монгол ерөнхийдөө бол холиод явсан байна лээ. Яг нь миний үзэл бодол бол ингэж хилийн чандаас тэ монгол руугаа ингэж дуу гаргаж байгаа Монголынхаа зах зээл сонсогчдод зориулж дуу гаргаж байгаа иймэрхүү хүмүүсийг маш сайн одоо дэмжих ёстой юм шиг санагддаг. Ягаад гэвэл тэнд бол тэ ингэж хаастлыг уран бүтээлээрээ бас мөнгө олоод ингэж байхгүй шүү дээ Монголтай адилхан. Тийм учраас нь клипний хийцэлчүүд юм уу тэ дуугаа бичүүлэхэд гарч байгаа бүх зардал нь бол цэвэр өөрийнх нь амьдралынхын зардлаас гарч байгаа учраас айгүй сайн дэмжих ёстой юм шиг санагддаг. Энэ дууг нь бас та бүхнийг ороод сонсоосоо гэж хүсэж ин CC орчихсон байлаа. Ер нь бол мэдлэн хэмэлтэд дуулсан байлаа шүү. За тэгээд түүнээс гадна Толоти ахын шин цомог 2025 оны 8 сарын 2-нд альбом ёсоор цацагдахаар болсон байгаа. Удаа хугацааны дараа урлагтаа эргэж ирж байгаа. За эргэж ирэхдээ шинэ клиптэй тэгээд мөн үүгэрч зогсоогүй цоо шинэ цомог цацна гэдэг бол сонсогчтой барьж байгаа хамгийн том бэлэг гэж бодож байна. За тэгээд Тулгад ахтай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл өнгөрсөн 7 хоногт цацагдлаа. Толоти ахтай цааш уран бүтээлд нь томос том амжилтыг хүсье. За дараагийн сэдв бол хипхоп гэхэр хипхоп биш, pop гэхэр pop биш. За Гантогоо гэдэг үнтэй холбогдож байгаа. Гантогоо гэдэг хүнийг хипхоп сонирхогч бид яаж мэддэг болсон бэ гэхлээр нэг иймэрхүү бичлэгнээс нь болоод мэддэг болсон. Энэ урлагч гэсэндээ одоо үнэхээр давпурсан байгаа шүү дээ. Бүх үг нь хараалтын үг орцсон багтал тэрийг хүүхд сонсоод ямар хүн болох вэ? Гадаа дотоодын хараалтыг цуглуулж байгаад аваачаад тэнд ингээд аваачаад ингээд юу агаал тэ. Гэхдээ саяхан хүртэл би нэг 1000 октын чуулга болж байгаа шүү дээ. Тэгээ би тэнд очиод 1000 октуудтай би яаж үлгэр дуурайл үзүүлэх үгээд айтайхан үгтэй дуудуул чи нэг рэпер нь хурж ирээл яасан. Арх угаа чамдаараа би очлоо те яада ийм дуу дуулж байгаа шүү дээ. Хаана тэр соёл би одоо шууд хэлнэ. Дээр бас ингээд соёлыг түгээж байгаа хүмүүтэл эргээд хариуцлагатай байх хэрэгтэй байхгүй юу? Энийг усаас хүртэл одоо энийг зөв бодлого зөв хүний хөгжилд тулгуурласан энэ урлагийн одоо зүйлийг аягүй сайн. Цаанаар тэр харалтаа тэр одоо цэнгэлтгийг дүүргээд явж байгаа тэр хүүхдүүд ямар олон хүүхдүүд тэнд байна. Зодоо нүдтэй хийж нэгийг аллаа. Энэ буруу маш бүх юм буруу байна. Бүгд мэдчихэж байгаа. Бүх юм буруу байна. Бүх юм үнэхээр зөв тал руугаа хэвихгүй дандаа буруу тал руугаа хэвиж байгаа байхгүй юу? Энэ дунд санаа зовж байгаа хүмүүс нь хүртэл гарч ирээд хэлж чадахгүй шүү дээ. Шудраг байж чадахгүй байна. За түүнтэй холбоотой нэгэн бичлэг бол сошиал фейсбүүкээр дүүрэн явж байна. Энэ нь юу гэхлээр Хөвсгөл аймгийн Тосон Цэнгэл сумын 100 жилийн ойн шоуун дээр бол Гантогоо очиж дуулсан юм байна. За дуусан дуу нь юу гэхлээр Jimmy хажааг бол дуулсан.
Энэ бичлэг нь одоо сошиал дээр маш олон хаахаа болон шүүмжлэлийг араалаасаа дагуулсаар байна. Өөрөө ч ичдэхгүй юм байх та. Хаахаа 100 жилд явж байна гэж онгоцсон цуугаал байсан ийм дуу дуулах гэж очисон юм уу хаахаа. Энэ урлагт хичээгээд явдггүй хүмүүс байна. Эрэгтэй дуучтаас ган тоогоо, эмэгтэй дуучтаас насан буян. Тэгэд бүр мэдсэн юм шиг нийлээд дуу хийгээд чаачна. Эста гэж. Жил бүрлээ жими хажи гитсэн явж байхын ичдэггүй юм байх та. За нэг иймэрхүү сэтгэлдлүүд бол дүүрэн байсан. За мэдээж урлагийн хаасдал хийж болдгүй л яг хуу хаасайг л хаасдлын. Гэхдээ ямар нэгэн хөгжмийн урсгалыг гадуурхахаасаа өмнө өөрийнхөө зохиосон хит дугаараа хаасдлих нь хамгийн чухал үлээ. За тэгээд түүнтэй холбоотой нэг иймэрхүү мэдээлэл энэ 7 хоногт шууган тарьсан юм а. За дараагийн сэдэв бол Outlaw хамтлагийнхантай холбогдож байгаа. За тухайлах юм бол зөв цэгийн дээр нэг иймэрхүү нийтлэл бичигдсэн. Outlaw хамтлагийн танхаарч бусдыг зодож гэмтээжээ. Өнгөрсөн Бямб гаригийн орой тус хамтлагийн нэр бүхий дуучин үйлчлэгээний газрын террас хэсэг дээр бие цусч шаардлага тавьсан хүмүүс рүү хил амаар дайрч маргаан үүсгэсэн байна. Улмаар энэ үеэр Outlaw хамтлагийн 2 гишүүн ирж зодон үүсгэснээр амарч явсан хүмүүс болон Тайг фестивалийн зохион байгуулагчдыг гэмтээж имлэг цагдаа дуутахад хүрчээ. За мэдээж энэ нийтлэлээс харагдаж байгаагаар бол Тайг фестивалийн үеэр бол нэг иймэрхүү үйл явдал болоод өнгөрсөн байна. За Outlaw хамтлагийнхны хувьд өнгөрсөн жил бол урлагтаа тун хүчтэйгээр эргэн ирсэн. Тэгээд бүр 3 удаа стадионд шоу тоглолт хийсэн. За энэ бол үнэхээр crazy үзүүлэлт байсан. Харин тэднэртэй холбоотой хамгийн сүүлийн үе мэдээлэл гэх юм бол Тайг фестивал дээр баг зэргийн танхаарсан гэдэг нийтлэл бол ерөөхдөө сошиал дээр газар авсан. За мэдээж энэ үйл явдал дээр бол хамтлагийнхны зүгээс ямар нэгэн тайлбар хийсэн ч гэдэм үү те иймэрхүү зүйлс бол ерөөхдөө харагдаагүй. За тэгээд өнгөрсөн 7 хоногт Outlaw хамтлагтай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл цацагдсан байна. За дараагийн сэдэв бол яа харахгүй ярихгүй өнгөж болохгүй сэдэв. Энэ нь юу гэхлээр Rap DJ-тэй холбогдож байна. За яг одоогоор бол Rap DJ-гийн Season 3 эхэлчихсэн. Season 3-ын EP 2 бол цацагдчихсан байгаа. За Season 3 дээр бол маш олон шинэ оролцогч нар орж ирсэн байсан. Ерөнхийдөө бол ингээд хараад хахад бол баатлын төвшин нэлээд дээгүүрэлээ шүү. Оролцогч нарын хувьд бол нэлээд чангарсан харагдчихжээ. За Season 3-ын хамгийн ихний дугаараас яа харахгүй онцлох ёстой хамгийн шилдэг шинэ оролцогч бол Chibrushka гэдэг жоохон хүүхэд байсан. Өөр бас онцлох ёстой хэд хэдэн залуучууд байсан. Би шууд энд зургийг гаргачихъя. Ер нь л тэгээд Season 3-ын EP 1-2-ыг үзэж байхад бол цаашаага өсөн дивжих боломжтой. Ерөнхийдөө бол нөөцтэй хүмүүс бол хангалттай олон харагдсан. За шүүлтийн талаар ярихад бол алга ташилтаар шийдэгдэхгүй Mopchi болон Mebrant нар бол өөрсдөө шүүгээд тэгээд ерөнхийдөө бол энэ налсан гэдэг өөрсдөө саналаа өгөө явчихж байгаа юм байна лээ. Мэдээж энэ төгс зүйл гэж юу байх вэ? Гэхдээ шүүлтэн дээр бас багсаа алдаанууд бол ерөнхийдөө харагдчихжээ шүү. Хамгийн надад ажиглагдсан зүйл нь юу вэ гэхлээр за бараг л ихтээр 100 гарт талынх нь хүн ялж байхад баруун гарт талынх нь хүнтэй нь ерөнхийдөө ингээд тэнцүүлээ ичдэг. Ялагчиг бол ерөнхийдөө оноо цогцлуулах зарчмаар явж байгаа юм байлээ л дээ. За энэ бол ерөнхийдөө те 3 оноо авах байсан бол 1 оноо авчиж байгаа байхгүй юу? Яг шудрах шүүгээгүй улмаас зарим нэгэн оролцогчдод энэ нь бол айгүй хаалтай тусч байгаа. За одоо харин хамгийн сонирхолтой зүйл буюу Season 3-ын ялагч нь хэн байх вэ гэдэг сэдэв байгаа. Rap DJ-гийн Season 1-2-оос илүүтэйгээр Season 3 хамгийн өрсөлдөөнтэй. За яг хинэн ч авраг авч магадгүй нэг иймэрхүү төвшин дээр бол очсон иймэрхүү өрсөлдөөнтэй болж байгаа. За миний favorite бол энэ season дээр бол Last X байгаа авраг олох бол магадaltaй хүн гэхдээ Monica бол маш хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх байх. Monica аль эсвэл Last X. За энэ хоёрын бол аль нэг нь авраг авах байхаа. Энэ бол яг хөө миний л бодол Last X бол сая Hopstar гэдэг залууд хусуулсан аль эсвэл ер нь бол тэнцэх хэрэгтэй байсан. Яг хөө Last X-ийн хувьд бол тэр хүүхдийг тийм сайн үзнэ гэж бодоагүй байх. Нэгдүгээр хоёрдугаар бол мань хүн панчудаас нэлээд харамлж битсэн байлээ шүү. Ирээдүйн тэ дараагийн эвгүй өрсөлдөгч нартай хадгалсан. За нэг иймэрхүү бол зүйл ажиглагдсан. За эсвэргээрээ Monica-ийн хувьд бол маш сайн өсөн дивжиж буй өрсөлдөгчтэй таарсан жигсэн ер нь бол идэж уусан. За Last X болон Monica 2-оос гадна энэ season дээр төрүүлэх магадaltaй хүмүүс гэх юм бол мэдээж Ганзаа ах байна, Victoz байна, Тэмүүлэл байна, Chibrushka байна. За энэ хүмүүсийн хооронд л ерөөдөө аваргын төвшин өрсөлдөө явах бах та. За тэгээд ямар ч байсан Rap DJ-д оролцож байгаа бүх залуучуудаа томоостон баярыг хүргэе. Ерөнхийдөө бол айгүй мундаг залуучууд оролцож илээ. Цаашдаа өсөн дивжих боломжтой үүнээс илүү батлыг хангалттай хийж чадах хэмжээний залуучууд ерөнхийдөө орж идэв шүү. За тэгээд миний хувьд Rap DJ-тэй холбоотой нэг иймэрхүү үзэл бодолтой байна. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдв Бэ тамиртай холбогдож байна. За сүүлийн үед бол сошиал медиагаар та бүхний харж байгаачлан хар тамхитай холбоотой ян зүбэрийн гэмт хэрэг мэдээллүүд бол асар их явж байгаа. За тэгээд яг үүнийг далимдуулан хар тамхитай тэмцэх албаныхан бол гэнэт шөнийн клубууд, шөнийн цэнгэний газар бол шалгалтуудыг хийж эхэлсэн. За тухайлх юм бол саяны Баасан гариг 100 болон Канте клубуудаар орсон бол өчигдөр буюу Бямб гаригт бол Choco клубаар олгон нохоотой цагдаа нар орж гинтийн шалгалт хийж бүх хүмүүсийг шээлгэж хар тамхины тест авсан байна лээ. За яг энэ нийгэм цаг үеийн асуудал дээр рэпер Бэ тамир өөрийнхөө Instagram сториогоор дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн байна. Хар тамхи бла бла хүснээ хий, хүснээр амьдра. Хүнд ч юу хэлэхээ битгий заалга.
Хүчин хийдэг педо стандарттайгаа ингэж тэмцээсэ. Улс төрөөчийн дүүрэн дийлэнүүд байгаа шүү. Хүчин энтер бол аллагаас турах хамгийн шижгийн зүйл шүү. Хар тамхи, мөс, хероин, шаамар байвал шаалта, амиа хорломоор байвал хорлоо. Бүх зүйл чөлөөтэй байх ёстой. Миний л бодол. Хүүхдийг загнах тусам хэрэгт орд юм аа. Сахартай ундаа, хятадын балиараа юугаарч хийсэн чавга тамхин чихэр дээр өссөн шүү бидэд. Өвсө хар тамхитай дуу кино үзэж өссөн одоо тэгэд яа гээд байгаа. Нэг л их хамаг юм хорьсон, татвар авсан өөртөө бас хүүхдүүд нь баян стандараа. Гүзээ суусан гүлэх шээснүүд шүү та нар. Хэн болоод хүмүүст яаж амьдрахыг хилээд байгаа бурхад вэ? Бурхан гарч ирээд бойл миний хүү гэвэл би болёо. Эсбөгөөс миний бөгөөсийг үнс. Хүн амтан очиж шээлэгдэг та нар юу вэ? Хүний ирэх шүү. Манайхан шээ гэвэл боовоо гаргаж ирээд өөртөө өвдгөн дээр минь үрж өгөөд шээлэг гэж хэлээ. Менүс машинда өвс ороогоод хотын төвд гадаа татаж байна. Энд яагаад болоод наан чин яагаад болохгүй байгаа юм бэ? Энд зөвшөөрөөгүй газруудад ч зүгээр шаажил байна. Хаа сайгүй цагдаагийн хажууд. За нэг иймэрхүү гих мэдээчлэн бол мэдээллүүдийг хийсэн байгаа. За түүний энэ олон историйн ерөнхийдөө гол санаа нь болвол хүснээ хийх, хүснээрээ амьдрал ардчсан нийгэм чөлөөтэй байх ёстой. Хар тамхи биш хүчин хийдэг педо хүмүүстэйгээ тэмц. Америкийн нийгэмд өвсийг татаж болоод байхад Монголын нийгэмд яагаад өвс татаж болохгүй байгаа юм бэ? За товчуудахаараа бол ер нь нэг иймэрхүү. За бэтэмрүүд бол та бүхний мэдж байгаачлан яг нэг иймэрхүү зүйлдер бол үе үе нэг хүчтэй мэдээллүүдийг бол өөрийнхөө үзэл бодлоор хийдэг. За харин үзэгч та бүхэн бэтэмрийн энэ үзэл бодол төр нь яг юу гэж бодож байна те? Та бүхэн яг ямар өнцгөөс харж байна? Түүнтэй санал нийлж гэнэ үү? Нийлэхгүй байна уу? За энэ бүхний бол комент хэсэгт бичиж үлдээгээрэй. За тэгээд энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Subscribe дарахаа битгий мартаарай. Suck out. Тэр баяртай үзэгчтэй.